За миний влогт дахин тавтамаар л гэрийн одоо тогтчил хийх, тавилгын сонголт хийх тал дээр би бяцхан зөвлөгөө өгöd байгаа. Тэгээ энэ дээрээ болохоор одоо зөвхөн гэрийн жижиг одоо тавилгын деталууд буюу аксессуар чим хэсгүүдийг онцолж ярив. Энэ дээр болохоор за энэ манай энэ одоо байрны хувьд болохоор том өрөө галтагаа хоёр өөдөөдөөс харсан юм байралтай. Тэгэхээр энэ хэсэгтээ бид нэр юуг анхаарсан бэ гэхээр өөдөөдөөс харсан хоёр цонхны хөшгөд яг ижилхэн хийсэн. Нэг нь том өрөө, нэг нь галтагаа. Зарим хүмүүс болохоор галтагооны өрөөнд илүү цэцэг мэцэгтэй галтагооны одоо тарихтайгаа хослуулсан хөшиг гэдэг. Том өрөөндөө болохоор илүү одоо иймэрхүү тийм аксессуар жижиг деталь авсан хэсгийг оруулдаг байгаа. Миний өгж байгаа зөвлөгөө болохоор энэ одоо иймэрхүү зохион байгуулалттай байранд болохоор хөшгийн ижилхэн хийгээрэй гэж зөвлөмөр байна. За мөн өнгийн сонголтыг хийхдээ болохоор завсрын өнгийг одоо манай энэ хөшиг бол бэж өнгийн хөшиг байгаа. Тэгэхээр бэж өнгийн хөшиг байснараа гэрэг илүү том саруулхан болгож харагдуулж байгаа. За мөн бусад тавилгын одоо зохицолгоог бол илүү тодруулж харагдуулж байгаа. Дараагийн хэсэг дээр болохоор хевсийг онцолмоор байна. Энэ хоёр өрөөний хувьд яасан бэ гэхээр хевсийг мөн ижилхэн хоёр хевс тавьсан. Тэгснээрээ одоо параллел ингээд өөдөөдөөс харж байгаа хоёр өрөөг хослуулаад байгаа юм шиг мөртлөө ийм зөв одоо дончтой хэв маягийг бас өгж байгаа. За энэ тавирыг болохоор энэ одоо аяны суврыг болохоор энэ Шангрилад нэг юм Монгол брэндээс авч ирсэн. Энэ бас аюу иймэрхүү аксессуаруудыг болохоор одоо хүмүүс аль бэлэн янзын аксессуар өгч байгаа л да. Тэрийг шууд тавихгүй галфыг эндээ төлөвлөсөн байсан юм оруулж тавьж байгаа. За тэгээд цэцэг, зургийн цамаг, зургийн жаз нуур, за мөн одоо аяг тавг гэх мэтчлэн одоо хэрэглэлүүдийг олвол илүү зохицуулаарай гэж зөвлөмөр байна. За ингээд наашаа явъя. За энэ хэсэг болохоор зургны энэ тавирын хэсэг болохоор надад маш их таалагддаг. Яагаад тэгэхээр энэ яг бас модлог рустик одоо лагерын элементийг оруулж өгсөн юм хэв маягийг харуулж байгаа. Энийг бол манай ээж аваа надад биднэрт манад авч бэлгэж өгсөн. За энэ бидний хажуудлын тавир за тэгээд энэ юуны ширээний гэрэл энэ гэрэл болохоор энэ гэрлийн доотлын гоё мод бас оруулж өгсөн. Ер нь бол бид нэр одоо гэрийнхаа тавилгын одоо энэ элементүүдэд нь аль болох модлог тавилгыг одоо дахин оруулж өгөхөд хичээсэн байгаа. Айлд бол одоо шинээр айл гэр болж байгаа айл ингээд зочлоод хүмүүс бэлэг аваад очихдоо юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр юм заа хос юм байвал их тухайн айлдаа бэлэгдэлтэй байдаг юм байна. Тэгээд тэрийг бас бэлгшээгээд бас намайг олон номонд дуртай болохоор энэ номынхаа одоо нэг хэсэг тавирыг болохоор гэж энэ нэг хэлж ийсэн байгаа. За аксессуар хэсэг гэхүү энэ юм тол одоо энгийн байдаг л нэг тийм хэв маягтай толноос илүү одоо ийм чимэг өгсөн ийм талыг сонгосон байгаа. Энэ талтайгаа хослуулаад энэ талны бүрэг болохоор эндээ энэ бүргийн цагийг талтайгаа хослуулж тавьсан. Энэ ханы хэсэг бас их гоё болсон. Зөвхөн би явандаа энэ хэсгийг өшөө юм коллекц болгоод тохирох өөр аксессуарууд ханы одоо чимэг тийм өлгөх юмнууд өшөө харж байгаа. Галтгооны хэсэг болохоор яг энэ зохион байгуулалтыг болоод одоо энэ галтгооны тавилга хийх Артем гэдэг компаниар хэлсэн. Артемынхантай бид нар маш гоё шийдэл гаргасан гэж би бол харж байгаа. Яагаад гэвэл яг ийм галтгоог манай монголчууд дийлэнх нь яаж тохижуулдаг вэ гэхээр энэ талд нь Г хэлбэрийн галтгоо хийгээд энэ талдаа ширээгээ хан налуулж ч юм уу тавьсан байдаг. Манайх шиг ижлэхэн зохион байгуулалттай байшингийнхан бүгд тийм зохион байгуулалт байсан. Бид нар болохоор ямар шийдэл гаргасан бэ гэхээр энэ хэсгээ бүтэн тойруулаад галтгооны хэсэг оруулаад дунд нь ширээ тавьчихаар маш том хэмжээтэй галтгоо олж харагдаж байгаа. Тэрийг болохоор яг энэ хэсгийн одоо энэ шкафны хэсэг бол оруулж өгсөн байгаа. Эндээ бид нар одоо энэ деталууд бол энэ Артемынхаа аюу гоё хийх юм байлаа. Энэ деталууд за энэ овн
пэйжний хэсэг эднэрийг бид энд байрлуулсан байгаа. Эндээ ингээд хөргөчийг оруулж өгөөд зохион байгуулалтаар хийсэн. Энэ Артёмын энэ хавтангууд нь болохоор 3D хавтан гэдэг одоо ус чиг болвол тэгж нэвтэрдгүү. За энэ будаг нь болохоор усан юм суур будагтай биед одоо хүний бие эрүүл мэндэд сайн юм эко бүтээл. Эднийх чи эко бүтээл гэдэг нэртэй. Тэгээ Артём гэдэг ийм хоёр нэрээр яддаг. За би нарийн бол сайн мэдэхгүй. Ямар ч хэлсэн Артёмынхан бол надад бол яг энэ галтгоон дээр бид нар хамтарч ажилласан. Үнэхээр 100% сэтгэлд одоо таалагдсан юм тавилга хийж өгсөн. За энэ бусад одоо нөгөө нэг галтгооны хэрэглэлүүд, одоо энэ хутаг тэгээд энэ хоолны халбаг одоо нөгөө нэг хэрэгсэл болохоор энэ WMF гэдэг энэ Германы брэнд энэ одоо энэ ган төмөр айгүй сайтай олон жил хэрэглэх. Би бол байнгын энэ хэрэгэлдэг энэ олон дахин өргөн хэрэглэгддэг зүйлсүүдийг бол айгүй чанартайг сонгох гэж хичээсэн. Тэгээд хайж явж агаад эднийх ихтлгүүрт эдний одоо юунууд байд юм байлээ. Тасаг гэх юм уу байд юм байлээ. За ингээд энэ галтгооны ширээ болоод хамгийн чухал тэрц маягтай хүмүүс галтгооны ширээг бол маш их одоо бодож төлөвлөж хайж иж сонгож авдаг. Бас л айгүй олон дэлгүүрүүдээр явсан. Өшөө манай галтгаа өшөө өргөн бол би гой бүр бүрэнхий ширээ тавихыг хүсэж байсан. Гэхдээ боломжгүй учраас ялчгүй юм зөөн ширээг авсан байгаа. Тэгээ энэ бас энэ өнцгөн ийм нөгөө хурц одоо нөгөө юу гэдэг лээ шүүх биш ийм дугуй өнцгтэй. Тэгээд энэ ширээ бол цэвэр модон ширээ маш хүнд. Тэгэхээр нөгөө цэвэр мод байна гэдэг нь болохоор илүү эрүүл мэндэд одоо ээлтэй гэдэг утгаар цэвэр модыг сонгосон. Одоо хэмэл нөгөө хавтангаар хийсэн ширээнүүд яадаг вэ гэхээр манайх шиг ийм хит их халдаг, хит их хөрдөгч гэх юм уу ийм онцлогтой агаарт байрладаг орон сууцны энэ амны орон сууцны хувьд болохоор одоо хэдгүүтэн үед хавтангууд хагарах, цуурах асуудлууд үүсдэг. Тийм болохоор бид нэр ийм сайн чанарын модон ширээг бол бас сонгосон байгаа. Тэгээ энэ ингээд сунаад 8 өдрийн ширээ болчдөг. Энэ надад нэг жоохон эргэлзээтэй байгаа юм болохоор энэ хэвс яг нөгөө талын өрөөний хэвстэйгээ яг ижилхэн загвар хэмжээтэйг сонгосон. Ер нь бол манай том урагтайгаа хоёр хоорондоо юм байрлал өөдөөдөөс харсан байдаг болохоор хөшөө нь бас ижилхэн байгаа та нар анзаарч байгаа. Хөшөө нь ижилхэн байхлаарэ яг энэ нөгөө өрөөний хэсэг маань илүү саруул, илүү том харагдуулж байгаа болов гэж найдаж байна. Тэгээ энэ хэвсэж гисэн бараг ингээд нэг өрөө шахуу байгаа учраас ижилхэн хэвс сонгосон. Ширээтэйгээ хослуулаад энэ сандлын энэ аюугаа тухтай байсан болохоор энэ сандлыг шууд авцсан. Тэгээд энэ сандал бас юм модон суурьтай нүрэ хосолж байгаа. Хэвсдэг бол жоохон тийм байна. За энэ болохоор манай үүдний жижиг арга цэврийн өрөө. За энэ ханыг болохоор темпинегийн байгалийн чулуугаар энэ хануудаа бэлтаг хийсэн байгаа. Эндээс ч одоо өөр онцлол за тэгээд суултуур болохоор Американ стандартын суултуур ер нь тоноглоод дандаа Американ стандартыг байрлуулсан бидэтэй. Тэгэхээр бас туслангийн байшин болохоор өвөлдөө хүүт үед бол бидээ хэрэг болдог. Энэ манай хүү хэрэгсэн цаасаа хогийн саунд хийнэ үү баярлалаа гэсэн байна. Миний хувьд бол талийг сонгохдоо одоо яг тийм нэг тал нь өөрөө хээтэй нэг хээ уулзсан ихтэй талент ер нь бол дургу аль болох юм энгийн цэвэрхэн одоо модерн загварын талиудыг сонгох туфтай. Тэгээд дандаа яг өөрөө юуг нь аваад хүрээг нь аваад талаа хийлгчдэг. Бас надад нэг мөрөөдлөдөг талны хүрээ ганцаар ганц загвартай талны хүрээнүүд хийх юмсан гэж мөрөөддөг. Яг тэгэхээр би ер нь нэг анх 10 жилийн өмнө байр авч ирсэн. Тэгээ байрандаа ороод тавилга тал хайсан чинь манай Монголд бүх дэлгүүрүүд ижлэхэн тал оруулж ирд юм байлээ. Тэгээд тийм өөрөөр талны сонголт муутай. Тэнгүүд нь гар аргаар хийсэн илүү талны хүрээн одоо айл гэрт тийм сайн сайхан фэнкшүү талаасаа дуулсан тийм одоо юутай деталь элементүүдийг оруулж гисэн тийм тал хийнэ гэж мөрөөдөд заагаар бол хийнэ гэж боддог. За ингээд дээшээ явъя. Дээшээ болохоор за энэ бол яг дээшээ гарч байгаа энэ ханы хэсэг. Энэ хам нэрээ энэ ханыг бид нар Егуцинигээд Италийн
одоо Италиас буудаг эмүүлс оруулж ирдэг тийм юу газар байдаг юм байлаа. Одоо интерьер дизайн, зураг гаргадаг, за мөн янз янзын барилгын материалууд, жижиг юм материалууд оруулж ирдэг. Тэгээ энэ болохоор эмүүлс. Гэхдээ ингээ бариад үзэх юм бол яг бэлтаа чулуу шиг. Анх бид нар энэ байшинда чулуу одоо бэлтаа ч юм уу чулуун хан хий гэж ярьж исэн. Тэгэхээр энэ болохоор юу Канада технологийн хаус болохоор тийм хүнд чулуу даах боломжгүй. Тэгээ яах вэ гэжсэн ч харин эгүцийн ихтэй таарад эгүцийн айгүй гоё юм эмүүлсэн одоо чулуу юм шиг юм технологитой ингээд будсны дараа яг чулуу шиг болчдаг тийм эмүүлсэд юм бэл тэрвэр хийсэн. Тэгээ би энэ хаананд болохоор бас нэг цөөхөн хэдэн зургийн цамаг байрлуулъя гэж бодож байгаа. Тэрийг олохоор хан манай айхтар цоолж ивдэхгүйгээр зүгээр нөгөө бичиг хэргийн юм хавц байдаг шүү дээ. Чимхүүртэй хавц. Тийм чимхүүртэй хавцныг хар өгдөг ч юм уу 3 ширхэг байрлуулаад тэндээс нь ингээд зураг чимхэд хийчихье гэж төлөвлөсөн байгаа. Тэрийг дараад хийн. За дэшээ. Манай онцлогны өрөөний хувьд болохоор юм цэв цэнхэр ортой. Нэрээ цэнхэр өнгө одоо хоол идэх зуршлыг бууруулдаг гэж нэрээ сонсон юм байна шүү. Цэнхэр өнгө хоол идэх зуршлыг бууруулна. Шар өнгө болохоор цоглог одоо гэгээлэг аз жаргалтай мэдрэмжийг өгнө гэдэг юм билээ. За тэгээд энэ орны хувьд болохоор толгойн юм өндөр байгаа. Орны толгой өндөр байхлаар ер нь өрөөг илүү тийм өндөр таацтай уужим харагдуулдаг. Манай энэ өрөөний хувьд болохоор хэд өндөрч биш намхан жиш ер нь бол дундаж нэг 265 далтай л тийм өндөртэй ийм таацтай байшин байгаа. За тэгээд энэ орны хамгийн чухал зүйлс нь болохоор орны матрас. Тэгээд бид нар энэ орыг матрастай топ меблээс авч исэн. Матрасныхаа онцлог нь ямар вэ гэхээр ямар ч нэгч пүрш ороогүй. Тэгээд олон давхар юм юу порлон одоо нөгөө дэмжигч сайжруулж порлон орсон байдаг юм байлээ. Тэгээд хэвтгэр хүний биений одоо хэлбэрээр ингээд сууж доошлж өгдөг. Хажууд нь хамт унтж байгаа боссон хүн босоход болохоор хөдлөхөд ор бол хөдөлж сэрэхгүй. Тэгээд порлон ч юм халуун цуулах тийм халуун их ялгаруулдаг болохоор ер нь бол энгийн матрасууд тийм байгаа. Энэ матрасны хувьд болохоор яг кулертэй ийм одоо яг одоо айхтар нэг хүүтэн цэнгнүүлж бол надад мэдрэг байгаа. Гэтэ тийм сэрүүц сүлэгчтэй. Тэгэхээр нэг халуун цуулдаггүй. Одоо зуны аюу халуунц ч юм уу ингээд энэ хүнжил нэртэйг унтахад бол аюу гоё температур таарад идэв. Тэгэхээр энэ ор бол мэдээж хамгийн чухал матрас. За ингээд ийшээ яваад за энэ орны хажуугийн тавиур болохоор бас аашлах энэ цэвэр мод. Одоо энэ аюу таалагдсан шүү таалагдсан. Тэгээ энэ доор байсан гэрэлтэй жилхэн хос гэрэл байгаа энэ модон. Би нэрээ энэ Том Жургийн амьдрах урлаг энэ номыг уншиж байгаа. Энэ ном дээр болохоор одоо хүн амьдралдаа юунд илүү их ач холбогдол өгөх үү, юуг бас анхаарахгүй одоо Том Жургүйгээр хаях хэрэгтэй вэ гэдэгт аюу гоё зөвлөгөө өгсөн ном байлаа. За ингээд за энэ комод тал комодтойгоо хасаараа энэ комодыг болохоор ер нь айгүй олон дэлгүүрүүдээр бас хайж агаад энийг аашлигаас авсан. Орон нэм цэв цэнхэр болохоор комода ер нь бусад тавилга айл алах өнгөнд бууруулсан хооронд нь бас тэгэж нөгөөний хашиж задлуулахгүй олон ирэмэрэн болчих юм бол байхад ч гэсэн тавдахгүй байна. Тийм болохоор өнгөний цогцлыг бол би аль болох тооцож авч ирсэн. За энэ хэсэг болохоор за энэ миний та хэсэг энэ нөгөө Скандинавын сандал айгуу тухтай. Яг энд суугаад энэ цонхон онголгоо цэвэр агаар ороод ийшээ уул руу мод хараад тэгээ ингээд ном уншаад ч юм кофегаа суухтаа амар гоё тухтай. Тэгээ дэмлүүн загвартай энэ гэрэл таалагдсан. Энэ сандал энийг бараг энэ тэнд агих байдаг юм аа хүмүүс мэддэг болсон. Тэр аашлаа байнга оруулж ирээд идэв юм байлээ. Өөр дэлгүүрүүдээр ч байдаг гэж магадгүй. Энэ болохоор гэрэл энийг топ меблээс сонгож авч ирсэн. За энэ хөшигний хэсэг болохоор энэ манай энэ юу цонх болохоор энэ бөөрхийн цонх. Тэгээд энэ бөөрхийн учраас энэ дээр нөгөө гингийн хөшиг гэхээр энэ
Дизайн зохион байгуулалтын хувьд бас жоохон хойсон болохоор энэ зүгээр офис ус гэж хэлсэн. За энд бас нэг өндөр талтай. Энэ талны урд мата тавиад йога их туртай. Тал руу гарч сууж агаад бас энэ саарл өнгийг сонгосон. Бас энэ талаа өөрөө нөгөө нэг хүрээг нь аваад хийлгэсэн байгаа. Энэ үүдний хэсгийг болохоор зүгээр зайг ашиглаад ажлын ширээнд тавьчихсан. За наашаага манай хоёр хүүгийн өрөө болохоор за ер нь бол энэ бас Эрдэнэ твсэн хевс тавьсан. Тэгээд дандаа модон энэ бол дандаа цэвэр модон тавилгууд тавьсан. За хөрхөн онцлох юм бол энэ гэрэл энэ бас энэ гэрэл чинь бас ажлаа явах шүү. Бас энэ гэрэл нь эмэвээр нь авч явж ирсэн нэг хөрхөн гэрэл байгаа. Ард арах юм бол энэ джинс юм шиг материалтай юм саарл өнгө байгаа. Тэгээд ер нь бол хануудаа бүгдийн цагаан, саарл, беж гэх мэтчлэн өнгүүдийг сонголт хийсэн байгаа. За энэ ариун цэврийн өрөөний хувьд болохоор бас асал энгийн цэвэрхэн энгийн шийдэлтэй талыг байрлуулсан. Энэ тоноглоод дандаа Америкийн стандартын тоноглоод тавьсан. Энэ шугуулгууд нь бас аюу дэжгүй ер нь бол одоо энэ өнгө хийцэл болохоор илүү юм одоо бусад хэсгүүдийн чимэх сяны хэсгийг ингээл илүү одоо юм хус модч гэх юм уу юм модлог өнгүүдийг оруулж ихээр арай нэг жоохон халуун дулаан тийм тухтай мэдрэмж төрөх болов гэж найдсан байна. Тэгээд манай гэрээр хамтдаа аяллаа. Би тэгээд одоо боломжоор өөрийнхөө санаж байгаагаар бүх одоо тавилгын сонголтоо хэрхээсэн хаанаас авсангаа танилцууллаа. Энд ямар ч реклам байхгүй. Энэ бүх газарыг бол одоо нөгөө хайж яг өөрөө олоод сонгосон. Яг тавилга сонгох гээд явхад бол маш их цаг зарцуулдаг. Маш олон газараар орж гарч явдаг. Аюу их бас хүч хөдөлмөр орд юм байлээ. Тийм болохоор аль болох хүмүүсийн одоо ажлыг хөнгөвчлөх үүднээс чадлаараа ингээ зөвлөгөөгөө өглөө. Тэгээ та бүхэн амжилттай одоо гэрээ тохижуулаарай. За эцэст нь хэлэхэд 3 зүйлийг анхаарна. Ханы өнгө, тавилгын сонголт, за гэрээг чимэх жижиг аксессуар. Ингээ та бүхэнд амжилт хүсье. Баяр таа.